хариуцлагатай хэрэглээ гэд би бодоол байсан. Мэдээж оршил хэрэгтэй. Тэгээ энэ оршлоо юунаас эхлэх вэ гэд бодож байсан чинь бид ч гэсэн одоо Монгол улсын байгалийн баялагийг ашиглаа сууж штэ. Энэ гэрэл маань нүүрснээс гарч байгаа те. Нүүрсээ шатаагаад эрчим хүч болгоод тэгээд дахиад эрчим хүч маань гэрэл болж байгаа. Тэгээ энэ зааланд ингээд харсан чинь 46 гэрэл асж байна. Тэгээд 46 гэрлээс чинь ингээд бодоход дахиад энд нэг хоёр том дэлгэц харагдаж байна. Тэгээд нөгөө хариуцлагатай хэрэглээ үр ашигтай гэд бодохоор чинь энэ 46 гэрэл 46-д асах шаардлагатай юм уу гэж бас бодчихсон л да. Ханд дахиад 3 гэрэл асж байна. Энэ бас шаардлагатай юм уу? Энд бас 4 гэрэл асж байна. Энэ шаардлагатай юм гэд ингээд бодохоор бол бид чинь нөгөө хариуцлагатай хэрэглээндээ зарчимтай хандаж чадж байгаа юм уу үгүй юм уу гэдэг ийм байлаа. Тэгэд ягаад би нэг дурдсан юм бэ гэхээр нөгөө хариуцлагатай хэрэглээ гэдэг юм чинь л одоо байгалийн баялагт ч гэсэн хувь хүндээ ч гэсэн энэ хуралдаа ч гэсэн хариуцлагатай хандах ийм л одоо орчлыг хэлье гэж бодож байна. Хоёрдугаарт гэвэл би Гасангийн Жамин гэж нэртэй сэтгүүлчийн шав. Тэгээ энэ хүн бол хэлдэг байсан өглөө үүрэг өгөөд нэг тийшээ хөөхтөө. Та нар босон үйл явдлыг болсон чигээр нь тэр дарга үг хэллээ, тэр тууц хаашлаад ирлээ гэж бити гонгинж орж ирээрээ. Асуудлыг дандаа өөр өнцгөөс хар гэд. Тэгэхээр би ч басан одоо тийм хүний хүмүүжлэн тэр хүний зүг чигээр амьдралынхаа замыг гарааг эхэлсэн учраас бас асуудлыг өөр өнцгөөс хардъя. Тэгээд Монгол улсын тогтвортой хөгжлийн менежмент гэж бид ингэж ярих чинь. Тэгтэл би басгаар тогтворгүй төрийн тогтворгүй менежмент гэж нэрлэмээр санагдсан юм аа. Яг дэлхийн чиг хандлага бол дэлхийн бол Монгол улс дэлхийн нийт тогтвортой байгаасаа хөгжлийн менежмент зөв байгаасаа гэж боддог л байх л да. Тэгтэл өнөөдөр Монгол улсын төр тогтворгүй байгаа учраас одоо тогтворгүй менежмент маань яаж тогтвортой байх вэ гэдэг. Тэгээд энэ бол ингээд дандаа Монгол улсын ерөнхий сайд нарын зураг байгааг та нар бас анзаарч байгаа бах тий. Тэгээд өнөөдөр бид 30 дахь ерөнхий сайдаа хүлээж авчих штэ. Тэгэхээр Монгол улсын төр монголчууд 30 одоо ерөнхий сайдын бодлого менежментээр л одоо явж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр насжилт нь ямар байгааг ч гэсэн та бид мэдэж байгаа. Тэгээд мэдээж төр бодлого тодорхой биш ингээд холигдоод байдаг учраас нөгөө эхний ерөнхий сайдын одоо барьж исэн засгийн газрын барьж исэн бодлого чиглэл дараагийн засгийн газарт ирэхээр бүр үгүй болоод үгүйсгээл бараг л одоо хар яриагаар бол тэр тэнийг юм юу ярьж исэн гэх шул болдго л да. Эн чинь нөгөө төрийн бодлого тогтворгүй шинжил дээ. Тэгэл одоо юу гэдэг нэг төсөл хэрэгжүүллээ гэж бодох чинь дараагийн засгийн газар нөгөө төслийн үгүйс хийчихэр дахиад бүхнийг шинээр эхэлдэг энэ болдог. Тэгэхээр уул уурхай ч гэсэн бас яг ийм одоо нөхцөл байдлаар явж байгаа шүү дээ. Нөгөөтэйгөр бол уул уурхайг хүмүүс мөнгө л гэж шаарддаг. Ер нь хэвлэлийн газрууд ч гэсэн уул уурхайн одоо нэг захиралтай ч юм уу уул уурхай яамны мэрэгжилтэнтэй ойр ойрхон ярилцлага хийгээл дэрвэл чи яагаад энэгээр бичээд байна? Энээс мөнгө авчих юм уу? Яагаад алт гэж чи энэ хөтөлбөрийг дэмжээлгүй гэдэг? Тэр төсөл хэрэгжиж байгаа. Тэндээс л мөнгө авчижтэй гэж. Иймэрхүү байдал бас ажиглагддаг л да. Ер нь бол тэр юм гэд. За тэгээд миний гарч ичрээд би анх удаа хэлж байгаа шүү. Итгэл тавьж байгаа шүү. За тэгээд Монгол улсын баялаг бол одоо дэлхийн нийтийн анхаарлын төвд байсаар байгаа хувьцаа эзэмшигчдийн тэр хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсаар байдаг. Тэгтэл манай одоо юу гэдэг уул уурхайн салбар өөрөө бас боломжийн ашигтай байх үедээ боломжийн ашигтай ажилладаг учраас гадныхан бол одоо монголчуудад хөрөнгө оруулах юмсан хамтарч ажиллах юмсан баялагаас нь хувь хүрчих юмсан ингээл тэмүүлэлээдэг. Тэр хэрээрээ Монголд одоо олон улсын маш том хурлууд болдог. Тэгээд тэр хурлын шийдвэр одоо тогтоолууд гэдэг тэр юмнууд бол үрдэн багтаа учраас сүүлдээ ирэхэ болсон. Саяын хамгийн сүүл зохион байгуулсан Ковли Монголиа дээр ч гэсэн бол бас одоо оролцогчдын тоо бүр цөөрөө тэртээ Монгол улсын засгийн газар байнга солигддог юм чинь бидэнд бол одоо энэ хуралд очиод нэмэр байхгүй онгоцны зардлын гарц цагийн гарц гэд ингээд явж яадаг ийм байгаамаа. Тэгээ энэ иймэрхүү жишээг бол бид олныг бол дурдж болно. Тэгвэл бид юу яах хэрэгтэй? Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн талаар бол мэдээлэл тун хомс шүү дээ. Яагаад тэгэхээр уул уурхайн салбарын цаана дандаа улс төрчид
одоо сайд нар их хурлын гишүүд байдаг учраас тэд хизээч мэдээлэлээ одоо юу яадаг түгээхийг хүсдэг. Яагаад гэвэл уул уурхайн салбар Монгол улсын эдийн засагт хамгийн их одоо мөнгө төлдөг. Дэлхийд дахинд ч ялгаагүй л татвар төлдөг. Тэгтэл бүх мэдээлэлээ ил цацах юм бол нөгөө мэргэжлийн хяналтын газарч тэр одоо тухайн аймаг дүүрэг юунуудын татварын газрууд бол мөнгөө нэхэд ханд үг гэдэг учраас тэд нар мэдээлэлээ цацдаг учраас нөгөө сэтгүүлчд аль нэг одоо компанийн тухай мэдээллийг түгээх гэж очихоор ийм хан хэрэмний цаана мөргөж зогсоод харуулд нь хөөгдөд тэгээд одоо асуудал төгдөг л дээ. Би тухайлбал одоо энийг гадны компаниас жишээ авах байлээ л да. Хамгийн дотор бидний амьдралд хамгийн ойр байгаа зүйл бол болд төмөр ерөө гол гэж та нар мэдэн шүү дээ. Энэ компанийн үйл ажиллагаа ямар явдгийг бол баг хүмүүс мэдэхгүй. Тийм үстэй. Жирийн иргэд бол мэдчихгүй. Яг уу бас нийгмийн тодорхой бүлэг бол энэ салбар бол хөдөр экспортлдог гэж бол мэднэ. Яа наавчлаарай. Тэгтэл болд төмөр ерөө гол бол хизээш одоо мэдээлэл цацдаг. Тэгтэл тэнд чинь Сэлэнг аймгийн ерөө суманд байдаг энэ компани бол 2 том уулыг шуудаа болгоод шуудаанд уутлаад шороо болгоод хил рүү гаргачихсан. 2.8 их 80 одоо төгрөгийн одоо тийм хөдрийг экспортлсон мөртлөө тэгтэл сум нь ямар байгаа вэ гэхээр та нар бодоод үзээрэй. 1958 онд ашиглалтанд орсон сургуультайгаа мөн 1984 онд ашиглалтанд орсон эмнэлэгтэйгээ байж байгаа. Тэгээд араар нь явсан нэг зам барьсан тэрийгээ бол бид одоо тухайн сумын нутагт бол хөрөнгө оруулалт хийсэн л гэж загнах байх л да. Тэгтэл өнөөх маань зөвхөн тэр болд төмөр ерөө голын нөгөө ажилдаа очдог зам бол одоо ажилтнад зориулсан зам нь одоо тэр сумд хөрөнгө оруулалт гэж харагдаж байгаа байхгүй. Тэгтэл яг сумынхаа төвөөс бол 2.5 км-ийн араар ингээд явчихсан. Ийм жишээ бол одоо уул уурхайн салбарт бид олныг дурдж болно л доо. Тэгээд миний одоо хамгийн гол онцолж хэлэх гээд байгаа зүйл бол байгаль одоо баялаг улс төрийн тогтворгүй байдлаас болж одоо ингээд гарын салаагаар уурсаж байна. Яагаад гэхээр би түрүүн болд төмөр ерөө гол гэж яагаад онцолсон бэхээр орон нутагт нь хөрөнгө оруулалт ороогүй мөртлөө тэндээс тентгийн захирал дэлгэрж сайхны одоо тойрог Дорноговь аймагт тэр бүх хөрөнгө нь ингээд очичихсан байгаа байхгүй юу? Үнэхээр харамсалтай байгаа сте. Тэгэхээр улс төрчид бол уул уурхайг мөнгө болгох сонгуулийн сурчлагаанд ашиглах үүднээс л одоо ажилуулдаг юм шүү. Тэгээ энэ уул уурхайн салбар өнөөдөр хамгийн одоо хаалттай бүс хэвээр байгаа уул уурхай яам бол одоо бүр хаалттай болсон шүү дээ. Жигжил сайдын үед л арай дээр байсан. Одоо бол бүр хаалттай болсон. Алт 2 хөтөлбөр гэж ярьж байсан бүүмэд. Одоо юу гэдэг сайдаас нь яриастай гавь гэхээр манай тэр газрын даргаас авчих нөгөө газрын дарга нь арын хаалгаар ирсэн өмнө тэр сайдтай хамаатай ямарваа нэгэн төсөл хөтөлбөр дээр нь ажиллаж байсан хүмүүс чинь яаж мэдээлэл өгөх юм бэ? Ийм л нөхцөл бид ажиллаж байна да. Баярлалаа.